Энэ бол Бат. Сонгуульд нэр дэвшигч. Тэр сонгуулийн сурталчилгаа танилцуулга явуулахын тулд маш их хэмжээний цаасан материал бэлтгэсэн. Бэлдсэн танилцуулга тараахаар айлуудын хаалгануудад уур бухимдлыг нь хүргэсээр явна. Гэхдээ энэ бол хоцрогдсон уламжлалт арга шүү дээ. Батман. Одоо хүн бүхэн сошиал хаягтай болсон. Facebook, Twitter гэх мэт олон нийтийн сүлжээний хэрэгслээс хүссэн цаг хугацаанд мэдээллийг шүүн авч байна. Тиймээс Батад сурталчилгаагаа сошиал медиагаар явуулах шаардлага тулгарлаа. Бид Батад FT программыг санал болгосноор тэр цаг хугацаа эдийн засгийн хэмнэлт хийж сурталчилгаагаа сошиал медиа автоматжуулалтын аргаар явуулж эхэлсэн. Батын сонгуулийн штаб FT программыг нэг л операторт хариуцуулсан бөгөөд тухайн ажилт нь программыг ашиглан сошиал орчинд тодорхой цаг тутамд мэдээлэл зорилттой сонгогч нартаа шуурхаа хүргэдэг болсон юм. Яаж гэж юу? Тухайн тойргийнхоо ухуулагч ажилтнуудын сошиал хаягуудыг бүртгэн авч танилаас танилд гэсэн Facebook-ийн үндсэн зарчимд тулгуурлаж сошиал хаягуудын сан үүсгэж нэгдсэн удирдлагыг бий болгосноор сурталчилгааг зорилттой сонгогч нарт хурдан шуурхайг түгээх боломжийг бүрдүүлж өгсөн юм. Тэр одоо унтаж байхдаач өөрийн мэдээллийг сонгогч нартаа хүргэсээр байгаа. Яагаад гэвэл түүний сурталчилгааг FT програм автогормоор гүйцэтгэв. Танд ч гэсэн Бат шиг FT программыг ашиглаж сурталчилгаагаа явуулах бүрэн боломжгүй. Бидэнтэй яаж холбогдох вэ гэж юу? Утас 86 тэгтэг 24 72. Имэйл хаяг socialappmn@gmail.com